Сайн байцгаана уу залуусаа. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео хичээлээр Python сангийн Python-ы тикентер санг та бүхэнд тайлбарлая. За Python-ы тикентер сан дээр бид нэр анхны graph user interface буюу хэрэглэгчийн user interface-ийг та бүхэнд тайлбарласан кодыг бичиж өгье. За graph user interface буюу хэрэглэгчийн харилцаа орчин энэ интерфейсийн анхны код нь маш амархан байгаа. Import tkinter сангаа дуудаж ажиллуулна. За энэ tkinter сан маань болохоор албан ёсны Jupyter Notebook дээр бол цаанаас асуусан ирдэг. За import tkinter гэдэг tkinter сангаа дуудаж оруулж ирээд stk гэдэг tk үүсгчтэй tkinter сангийн утгыг уламжуулж өгнө. За үүнээс дараа бид нэр ажлын талбараа бэлдэнэ. За root гэсэн жишээлбэл ажлын талбараа object file хэлбэрээр нэрлээд үүн дээр tk эцэг tk буюу tkinter сангийнхаа функцийг оруулж ирнэ. За нэг өсөндөө энэ root гэдэг маань ажлын талбарыг маань хэлж өгж байгаа. Ажлын талбар буюу бидний ажиллах орчныг хэлнэ гэсэн үг. За tk функцаар уламжуулсан tk сангийн утгыг root-д уламжуулж өгнө. За тэгээд бид нэр одоо үүнийхэн дараа энэ мөрөн дээр нь бид нэр root zig main loop гэж байна. За ингэснээр ажлын талбараа үндсэндээ нэг өсөндөө бэлдээд ажиллуулна гэсэн үг. Main loop функцаар ажлын талбарыг ачаалж дэлгэсэнд харуулна. За ранчтураа дараа. За ранчтурыг дарахад анхны ажлын талбар болох tk нэртэй object хамтлал дээр суурилсан Windows буюу файл үүсэж байна. За энэ ажлын талбар дээр бид нэр цаашдын бүх одоо ажиллах хичээлүүдэд та бүхэнд тайлбарлаа явна. За өнөөдрийн видео хичээл танд таалагдсан бол манай сувгийг subscribe хийж дагаарай. За мөн коммент бичиж сэтгэлээ үлдээгээрэй. Мөн лайк тарж бусдад share хийж бидний үйл ажиллагааг дэмжээрэй. Анхаарлын тусанд та бүхэнд баярлалаа.